Дараагийн мэдээг танилцуулъя. Вакцины тусламжтайгаар сэргийлэх болох өвчний тархалт нэмэгдэж болзошгүй гэдэг анхааруулгыг гаргасан байна. За энэхүү анхааруулгыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Нүүбийн хүүхдийн сан Gavi вакцины сангаас бол хамтарсан мэдээлэл гаргаж үүндээ дурдсан байна. За тэдний мэдээлэл дурдсанаар улаан бурхан, менингит, шар цэцрэг зэрэг өвчний тархалт нэмэгдэх юм байна. За одоогийн байдлаар 4-р сарын 24-нээс 30-ны хооронд бол дэлхийн тархлаажуулалтын өдрийг тэмдэглэж байгаа. За энэ үеэр бол эдгээр байгууллагаас хамтарсан мэдээллийг гаргаж байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Теодрос мэдээлэлтэй сүүлийн 50 жилийн хугацаанд вакцин 150 сая гаруй хүмүүний амийг аварч чадсан ийм чухал үйлийг бол хийсэн. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол тус байгууллагын санхүүжилт сүүлийн үед танагдж байгаа. За энэ нь бол эргээд вакцинжуулалтад нэлээд хүндрэлтэй эрсдлийг бий болгож байна. За үүнээс шалтгаалаад бас өвчний тархалт нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Энэхүү гаргасан мэдээлэл дурдсанаар улаан бурхан өвчин бол ихээхэн сэргэж тархалт нь нэмэгдэж байгаа юм байна. За энэ нь бол гэхдээ аюултай байдлаар ихээхэн олон түвшинд бол нэмэгдэж байна. 2023 он гэд улаан бурханы өвчлөл 20%-аар нэмэгдэж байгаа. За тэгээд 2023 онд 10.3 саяд бол энэ тархалтанд хүрсэн ийм мэдээлэл гарсан болвол энэ хандлага 2024-25 онд бол мөн үргэлжилсэн байна. Өнгөрсөн онд дэлхийн 138 орнд улаан бурханы өвчний тархалт нэмэгдэж бүртгэгдсэн байна. За энэ нь бол 2019 оноос хойш ажиглагдсан хамгийн өндөр тохиолдол болж байгаа юм байна. За мөн Нүүбийн хүүхдийн сангийн тэргүүн Catherine Russell дэлхийн байгууллагуудад олгогдож байгаа санхүүжилт бол ихээхэн эмзэг байдалд орсон. За үүнээс болоод мөргөлдөөнтэй ийм газар нутагт амьдардаг хүмүүсийн хувьд нэлээд нөхцөл байдал хүндэрч байна. За ялангуяа эмзэг бүлгийн 15 сая орчим хүүхдийг улаан бурханы эсрэг вакцинжуулалтад хамруулахад нэлээд хүндрэлтэй байдал үүсэж байгаа гэж мэдэгдэж байна. За мөн 2025 оны эхний 3 сард Африкийн 22 оронд менингитээр өвчсөн 5500 тохиолдол бүртгэгдсэн. За үүнээс болоод 300 орчим хүн амь насаа алдсан. За 2024 онд 24 улсад 26 мянган тохиолдол бүртгэгдэж, за үүнээс бараг 1400 орчим амь насаа алдсан байна. За мөн тэдний хамтарсан мэдээлэл дурдсанаар 2024 онд бол Африкт менингит, шар цэцрэг өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байсан. За сүүлийн 10 жилийн хугацаанд буурч байсан бол өнгөрсөн онд 12 улсад шар цэцрэг өвчний тохиолдол 124 удаа бүртгэгдсэн байна. За цар тахлын дараа вакцинжуулалтыг нэмэгдүүлэхээр улс орнууд хичээж байгаа ч гэсэн хүүхдүүд бол ердийн вакциныхаа тунг авах байдал нь бол нэмэгдэж байгаа. За 2023 онд ойролцоогоор 14.5 сая хүүхэд вакциныхаа тунг бүрэн тунг авч чадаагүй орхитуулсан ийм жишээ гарсан байна. За Gavi нэртэй вакцины байгууллагын зүгээс 6 дугаар сарын 15-нд дэлхийн нийтийн хэмжээний уулзалт болно. За энэ үеэр 2026-аас 30 он хүртэл 500 сая хүүхдийг хамгаалж наацах нь 8 сая хүнийг бол аймыг аврах ийм шаардлага байгаа. За үүний тулд бол 9 тэрбум $. Санхүүжилт хэрэгтэй байгаа. Гэвчиг бол зарим улсуудад энэ санхүүжилтийн асуудал ихээхэн хүндрэлт тулгаж байгаа. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын хувьд сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын цацаг захиргааны бодлоготой холбоотойгоор дэлхийн томоохон агентлагууд Нүүбийн системийн байгууллагуудад олгогддог хүмүүнлэгийн тусламжаа эрс багассан. За үүнээс болоод санхүүжилт эрс тасалдах ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За дээрээс нь бол вакцинжуудтай холбоотой санхүүжилтийн асуудлаас гадна худал ташаа мэдээлэл бол ихээхэн цацагдах болсон. За мөн газын зурус зэрэг олон газарт бол хүмүүнлэгийн хямрал дайн үргэлжилж байгаа нь вакцинжуулалтын үйл ажиллагааг тасалдуулах гол шалтгаанууд болж байгаа гэдгийг дэлхийн тэргүүлэх эрүүл мэндийн байгууллагуудаас анхааруулж байна.